За баярлалаа. Тэгэхээр хүний эрхийн төлөв байдлын 24 дахь хэлтгэлийг хүний эрхийн үндэсний комиссоос судалгаа, тайлан, хяналт шинжилгээ, үнэлгээ, за бас гомдлон мэдээлэл дүгнэлтэн тулгуурлаад 6 үндсэн бүлэг дээр оруулж ирж байна. Тэгээ би бол бодоол байгаа юм л да. Альва зүйл ухаалаг хэл хязгаартай байх тухай ойлголт. Ер нь хүний эрхийг хангах гэдэг юм уу? Хүний эрх хэрэгчлөөг идэлүүлэх чиглэл дээр төр хийгээд төрийн зохих эрх мэдэлтэнгүүд хүлээсэн үүргээ хэрхэн хангаж байгаа вэ гэдэг асуудал байгаа юм. За энийг бол бид зохицуулж болно. Тийм учраас танайх магдачгүй энэ илтгэл дотроо тэр тодорхой институцүүдэд зөвлөмж өгөх хэрэгтэй шүү дээ. Их хурлд нь, засгийн газарт нь, тэр хууль хяналтын байгууллагуудад нь зөвлөмжөө тэгж гаргасан нь дээр байх гэж. Би бол энэ талаас нь хараад байна. Нэгэнт одоо ямар илтгэлийг дагуулад гарах шийдлээ одоо тодорхойлоход ямар нэгэн зөрчил үүсэхгүй шүү дээ. Энд чинь нэгэнтээ судалгаа бүх юм нь хийгдээд тайлан гараад ирж байгаа учраас ингүүл хэдүүлээ амь орхон дээр юм уу гэж. Энэ талаасаа нэг хармаар байна гэж. Хоёр дахь зүйл үгүй энэ хүнээр хүн хийдэг, хүн төлөвшүүлдэг тэр өвгдийнхөө өв соёлыг энэ цагийн эрх зүйтэйгээ хүний эрхтэйг яаж холбох юм бэ? Ер нь магдачгүй эн чинь их дутагдсан байж мэдэн шүү. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай ярихаар зэрэг манай боловсролын салбарын юу гэж байсан бэхээр зэрэг сургалтын хөтөлбөрийн агуулгад байгаа юм гэж ярилцгаагаад хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг үндсэндээ орхигдуулсан байхгүй юу? Тэр бүхэл бүтэн үе өнөөдөр нэлээд тийм нас бий гүйцэж амьдрал ахуйруу хөл тавьж орж ирж байгаа. Энийг дагаад байдал бас тийм амаргүй байж мэдэн шүү. Тийм учраас цаашид бас энэ юмнуудаа нэлээд сайн улс хуультай дүн шинжилгээ хийж энэ чиглэл дээр үнэхээр алдаа бидэнд байгаа бол засах чиглэлээр юм хийх ёстой. Би бол энэ талаас нь л бодоод байдаг. Ер нь өнөөдрийн хүүхдүүд ирээдүйн эцэг эхчүүд шүү дээ. Тэгээ бид хэд чинь одоо заримдаа учиргүй нэг талаадаа савах юм байна шүү дээ. Төрүүлээд өсгдсөн эцэг эхээс нь хүүхдийг хамгаалах гэж оролддог эдгээр юмнууд хамаагүй их гаргаж ирэх юм. Зарим нь мэдээлэл олж авах эрхийн тухай ярих юм. Зарим нь мэдээлэл түгээх эрхийн тухай ярих юм. Гэхдээ тэр дотор явж байгаа мэдээлэл дотор чинь яг нарийнда хүний төлөвшлөлтэй холбоотой мэдээлэл байгаа мó? Магдачгүй хүний оюун санааг гимтээж мэдхээр мэдээлэл нь давмгайлчгаад яваад байгаа байхгүй юу? Тэгвэл одоо энийг засах ёстой шүү дээ. Одоо энэ өргөн нэвтрүүлэг гэдэг юм уу? Энэ олон совгуудаа хар юу явж ийн тэнд гадны улс орнуудын бэлтгэгчсэн контентууд мэдээлэл урсж байна шүү дээ. Тэгэхээр бид туурах тусгаар үндэстэн байгаа өөрсдийнхөө иргэдийг бэлдэн төлөвшүүлнэ, эх орныхон төлөө хөгжил цэцгэлтэнд нь хувь нэмрийг оруулгана л гэж бодож байгаа бол ёстой өнөө кодлолт гэдэг юм ярих ёстой. Монгол хүн гэж ийм хүн байх ёстой. Энэ хүнийг төлөвшүүлэхэд боловсролын сургалтын хөтөлбөр талдаа ч ийм л юм байх ёстой. Мэдээллийн технологи талдаа явах урсгалынх нь контент ч ийм л юм байх ёстой. Өрх гэр талдаа ч гэсэн тэр хүнийг тэр за бачрал шүнд 1 минут нэмж өгье. Ойр түлдэг юм нь ийм л юм байх ёстой гэдэг талаас харах ёстой. Тэрнээс ярьснараа тийм хүн болчдөг юм байхгүй шүү дээ. Яг үннийг хэлэхэд. Тэгэхээр энэ талаас би бол судалгааны имийг нэг жоох өргөжүүлмээр байна. Би бол энэ талаас нь хараад байгаа. За 3 дахь миний хэлчихмээр байгаа санаа. Хууль тогтоомжууд элдв усын юмнуудыг сүрхий засварлан мөнгөтэй нэг тийм урсгал руу орчихлоо хэдүүлээ. Энэ эрх зүйтрийг төлөвшүүлээд бас нийгмээр нэг тийм тогтцсон ойлголт юм руу явцсан байхгүй юу. Гэтэл одоо өнөөхийг эвдээд бужигнуулаад эхэллээ. Дандамаа энэ сонгуультай холбоотой юм дээр их гардаг болчихлоо. Сонгуул гэдэг бол хэдэн баримталдаг том зарчим бий. Тэрийг дагах ёстой. Дагуулад
улс үндэстэн өөрийнхөө онцлог тэр юмн дээрээ тулгуурлаж түүнийг За үг хэллээ. Хөрөл Баатрын булган туяа гишүүн асуулт асууж үг хэлээ.